За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Ээлжид хичээлээрээ хүүхдүүдтэйгээ дахин уулзах болсондоо баяртай байна. За дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. За энэ юу вэ? Ээж нь байна. За ээжийг тойроо хэдэн хүүхэн байна тоолъё. 1 2 3 4 5 хүүхэн байна. За ээж хүнийг өөрөөр юу гэж хэлдэг вүлээ хүүхдүүдээ? Их хүн гэж хэлдэг тийм үү? За энэ ээж маань тэгвэл багцалсан сум барьсан байна. За бүгдээрээ энэ зурганд нэр өгөөрэй хүүхдүүдээ. Юу гэсэн нэр өгч болох вэ? За багш нь бол энийг Алунгой эхийн сургаал гэж нэр өгмөр байна. За хүүхдүүд та нар хичээлийнхаа бусад цагаар Алунгой эхийн домгийг аав ээжээрээ юм уу бичлэгээр нь үзээд юуны тухай гардаг та мэдэж аваарай. За цааш нь. За тэгвэл өнөөдөр бид нар авиа үсгийн талаар үзэх нэ. За дараах тулгуур тохиог ашиглаад өгүүлбэр бүгдээрээ зохиоё. За тулгуур тохио гэдэг маань юуг хэлээд байгаа вэ гэхээр за энэ цагаан энэ уртын зүйлүүдийг болохоор үг байх нь. За өгүүлбэр бид хүмүүс хоорондоо өгүүлбэрээр харьцдаг өгүүлбэрээ. За тэгвэл өгүүлбэр маань хэдэн үгнээс бүтсэн байх нь вэ гэхээр 1 үг, 2 үг, 3 үг, 4 үгнээс бүтсэн нэг өгүүлбэр бүгдээрээ зохиох нь байна. За хүүхдүүд та нар бодож байгаарай. За дараагийн өгүүлбэрийн тулгуур тохиог харцгаая бүгдээрээ. За энэ маань тэгвэл 1 үг, ингээ 2 үг, ингээд 3 үг, ингээд 4 үг, ингээд 5 үгнээс бүтсэн өгүүлбэр байна. Ингээ 2 өгүүлбэр бүгдээрээ зохиох нь байна. За жишээлх юм бол эхний өгүүлбэрийг хүүхдүүдээ зохиогоод явал сайн байна. За багш нь бүгд зохиоё. Би ээжтэйгээ цэцэг төв. За ингээд 4 үгнээс бүтсэн нэг өгүүлбэр. Өгүүлбэрийн эцэс заавал цэг тавьдаг. Өгүүлбэр дуусгаар. За өгүүлбэр эхлэхээр мэдээж томоор эхэлдэг. За дараагийн өгүүлбэр нь манай анги 1 давхарт байдаг. Гэ 5 үгнээс бүтсэн нэг өгүүлбэр зохиолоо. Өгүүлбэрийн эцэст цэг тавина. За өгүүлбэр эхлэхэд тухайн үгний эхний үсэг нь томоор эхэлдэг байгаа. За ингээд цаашаа явъя. За энэ ямар хүн бэ хүүхдүүдээ хэлээрэй. Энэ ямар хүн бэ цаатлан суудсан байгаа хүн? За мэдээж эмэгтэй хүн буюу их хүн байна. Ээж хүн байна. За ээжийнхэн үүр дээр охин нь суудсан байна. Ээж хүний өөрөөр хэлбэл их хүн гэж нэрлэдэг. За тэгвэл их гэж хэлэхээр энэ үгний маань эхэнд үгийн эхэнд авиа маань сонсогдож байна. За авиа маань хүний амнаас буюу гарахтаа ямар нэгэн саадгүй гарч байгаа зүйлийг авиа гэж нэрлэдэг. Авиа. Гэд багшаага дургаа хэлээрэй. Тэгвэл бидний гарч байгаа амнаас гарч байгаа зүйлийг авиа. Тэр авиа маань ямар ч саадгүй гарч байна гэсэн үг. За дараа хэлээр оръё. За үсэг орж хилэгддэг зүйлсийг бүгдээрээ энэ дээрээс нэрлэе. За энэ юу вэ? Эм байна. Эм гэхээр үгийн эхэнд авиа маань орж байх нь. За энэ юу вэ? 1 гэсэн бидний үдсэн нэгэн цифр маань байна. За 1 гэд хэлдэг хүүхдүүдээ. За тэгвэл үгийн дунд авиа үсэг маань орсон байна. За дараа энэ юу вэ хүүхдүүдээ? Зүйтэй ивэр шүү дээ. Энэ ивэр ямар амьтанд байдаг вүлээ? Буугад байдаг. Буугын ивэр байх нэ. За эвэр гэж хэлээрэй хүүхдүүдээ багшаагаа дагаад эвэр. За авиа үсэг маань үгийн эхэнд орж ийн, үгийн дунд орж ийн. Тэгвэл авиа үсэг маань 2 орсон байна. 2 удаа орсон байх нь. За дараагийн зургийг ажиглая. Юу вэ хүүхдүүдээ? Инээж байгаа цэцэг биш үү? Сайн байна. За цэцэг гэж хэлээрэй. За тэгвэл авиа үсэг маань 1 удаа орсон байна. 2 удаа орсон байна. За сайн байна. Багштайгаа хамт хийгээ явж байгаа бол мундаг хүүхдүүд байх шүү. За дараагийн.
За үсэгтээ төстэй зүйлийг бүгдээрээ нэрлэж явъя. За энэ юу байна хүүхдүүд ээ? Бидний өнөөдрийн үгсэн авиа үсэг байна. За энэ хүүхэд авиа үсгийг юугаар хийсэн байна? Навчаар хийсэн байна. За энд яасан байна? Энэ хүүхэд биеэрээ хийсэн байна. Үсгний голын хөндлөн богино шулуун зураасыг гараараа хийсэн байх нь. За энэ хүүхэд болохоор гараараа үсэг хийсэн байх нь байна. За энэ болохоор сар маань үсэгтэй ямар ах нь адилхан байна. За энэ мөн адилхан үсэгтэй адилхан байна. За хүүхдүүд та бүхэн тэгвэл өөрсдөө гэртээ байгаа хашаан дотроо байгаа навчаар, баримлын шавраар үсгээ зураад, будаад зургийнхаа дэвтэр дээр хийгээд ангийнхан групп руугаа бүтээлээ илгээх нь байна шүү хүүхдүүдээ. За дараагийн хичээлээ үзье. За бичмэл үсгийг бүгдээрээ хэрхэн бичих вэ багш нь хэлж өгье. За хос шугам буюу үндсэн шугамны жоохон доохон талд үзэгний хоошууг байрлуулж агаад за жижиг хагас зөөвөн дугуй зурлагыг дугуйруулад дээд хос шугамд хүргээд баруун гар тийшээгээ дугуйруулад за үзэг юусоо салгахгүйгээр яваад за доод шугамд хүргээд жижиг хагас зөөвөн дугуй зурлага дуусчихна. За үсгний энэ хоёр ам маань задгаа ам маань зүүн тийшээ харсан байна. За тэгээд хөндлөн богино шулуун зурлага хийлээ. Үсэг маань нэг зурлага, хоёр зурлагнаас бүтсэн байна. За дараагийн том үсэг маань энэ бол хос шугам буюу дэвтрийн үндсэн шугам байгаа. За дээдлийн энэ цэгнүүд болохоор туслах шугам гэж бид нар ярьдаг. За туслах шугамны жоохон доохон талд үзэгний хоошууг байрлуулж агаад за том хагас зөөвөн дугуй зурлагыг зурж эхлэнэ. За том хагас зөөвөн дугуй зурлагыг зурахдаа үзэг салгахгүйгээр дээд туслах шугамд хүргээд за баруун гар тал руугаа дугуйруулад за хагас зөөвөн дугуй зурлагаа дугуйруулж аваад доотлын хос шугамд заавал хүргэн. За тэгээд хөндлөн утас шулуун зурлагаа хийлээ. За том үсэг маань мөн адил жижиг үсэгтэй адилхан хоёр зурлагнаас бүтдэг байна. За манай аав ээжүүд юуг нэр анхаарах вэ гэхээр энэ хос шугам туслах шугамд туслах болон хос шугамд зурлагыг хүргэн гэдэг юмыг маш сайн анхаарах хэрэгтэй. Жишээлх юм бол үсгний энэ дээд хэсэг нь энэ дугуйч хэсэг нь цэгэн дээр заавал энэ туслах шугам буюу энэ цэг нь заавал хүрнэ. Энэ үсгний доод тал буюу энэ доотлынх нь үндсэн шугам буюу хос шугамд бол заавал хос шугамны доотлол заавал хүрэх юм байгаа шүү. За энэ жижиг үсгэн ч гэсэн хос шугамны дугуйч хэсэг нь дээд шугам заавал хүрнэ, доотлын дугуйч хэсэг нь доод шугамд заавал хүргэж бичнэ гэдэг юмыг анханаас нь хүүхдүүдэд хэлээд хэвшүүлчихэд зүгээр шүү. За үсэг орж хилэгддэг зургийг бүгдээрээ өн дээрээс олъё. За багш нь зургнуудаа гаргаад тавья. Байрлуулъя. За энэ бол гэр байна. За гэр гэдэг үгэнд маань үсэг үгийн дунд орсон байх нэ. За энэ шүхэр байна. За шүхрийг мэдээж нар гарсан үед, бороо орсон үед бид нар хэрэгэлдэг шүү дээ. За тэгвэл шүхэр гэдэг орохоор хэлэхээр үгийн адагт сонсогдож байна. За титэм багшаагаа дагаад хэлээрэй. Титэм. За энэ титэм гэдэг үгэнд маань үгийн адагт бидний нөгөө авиа үсэг маань орсон байх нэ. За энэ юу вэ хүүхдүүдээ? Чон гэдэг үгэнд авиа үсэг орж уу? Ороогүй байна. Гүзээлцгэн. Жимс байна тийм үү? Жимсний төрөл. Гүзээ элцгэн. За үгийн дунд орсон байна. Үгийн адагт орсон байх нэ. За дахиад авиа үсэг минь юу вэ хүүхдүүдээ? Ямар мундаг юм бэ манай ангийнхан чинь. Эмэг байна штэ. За эмэг гэдэг үгэнд авиа үсэг маань уртаар сонсогдож гин үү? Богиноор сонсогдож гин үү? За авиа үсэг маань тэгвэл эмэг гэдэг үгэнд орсон байх нь үгийн ихэнд орсон байх нь. Орохдоо хоёр буюу уртаар орсон байх нь. Уртаараа. За энэ ямар амт юм бэ хүүхдүүдээ? За
За арслан гэдэг үгэнд а үсэг орж уу. За ороогүй байна. Мэлхий багшаагаа дагаа хэлээрэй. Мэлхий. За мэлхий гэдэг үгэнд авиа үсэг орж уу. Ямар мундаг юм бэ? Орсон байна. Баяр хүргэе. Үгийн ихэнд орсон байх нь. За энэ ямар амьтан бэлээ? Анааш. Авиа үсэг орж уу. Ороогүй байна. Бидний өмнө хүдсэн авиа үсэг маань үгийн ихэнд болон дунд байна. За цааш нь явъя. За зургийг үгийн тулгуур тохиолтой зөв холбох нь. За энэ ямар амьтан байна нөхдүүд ээ? Тэмээ байна. 5 хушуу малын нэг штэ. За энэ юу вэ? Үхэр. Мөн адил 5 хушуу малын нэг. Энэ юу вэ? Үнэг. За үнэг байна. За тэгвэл тэмээ гэдэг үг маань энэ арталт нь байгаа эднэр бол тулгуур дохио. За энэ бол улаан өнгөөр болон цагаан өнгөөр дүрсэлсэн байна. За тэмээ гэдэг үг маань энэ гурвын алинтаа энэ тулгуур дохиотой таарах вэ гэхээр бүгдээрээ харъя. Энэ хоёр дахь тулгуур дохиотой таарч байна. Энэ дээр авиа маань үгийн дунд орсон байна. Үгийн адагт авиа маань орохдоо бүр хоёроо буюу уртаар орсон байна. За дараагийн үхэр гэдэг үг маань аль тулгуур дохиотой таарж байна. За бүгдээрээ харъя. Ямар мундаг юм бэ? За үхэр гэд орохоор үгийн дунд орсон байна. Авиа үсэг маань. За цааш нь. За үнэг. За үнэг гэхэд авиа үсэг маань үгийн дунд орсон байх нэ. За бүгдээрээ хамтдаа багштайгаа хамтаагаад нэрлээд хийгээд яваарай. За зургийг нэрлээд бүгдээрээ зөв холбъё. За энэ юу вэ хүүхдүүд? Хэрэм. За энэ юу вэ? Туулай. За манай хүүхдүүд мэдж байгаа хамгийн сайн мэддэг амьтад байх нь шүү дээ. За хэрэм гэж хэлэхэд авиа үсэг маань үгийн ихэнд болон дунд орсон байна. За туулай гэдэг үгэнд авиа үсэг маань байна уу? Та нар сонссоо. Туулай. Мэдээж сонсогдохгүй байх нэ. За ээж гэдэг үгэнд үсэг маань хоёроо орсныг уртаар гэж хэлнэ. Энэ бол дармал жижиг байх нь уртаараа. За үүн дээр болохоор бичмэл жижиг За энэ дээр болохоор дармал жижиг За энэ дээр болохоор дармал жижиг ялгаатай сонсогдож шүү гэхдээ нэг нь болохоор богиноор дуудаж чинь нөгөөхт нь болохоор уртаар дуудаж чинь хоёр үсэг орсныг урт буюу уртаар гэж дуудах нь нэг орсон нэг үсэг байх юм бол гэж дуудах нэ. За гүндээ үсэг маань хоёроор орсон байх нэ. За энэ юу хүүхдүүд ээ? Дээл байх нь. За тэгвэл дээл гэдэг үгэнд маань үсэг маань хэдээр орсон байх нь. Ямар мундаг юм бэ? Уртаараа дээл гэдэг үгийн дунд уртаар орсон байх нь. За энэ юу хүүхдүүд ээ? Ямар мундаг юм бэ? Эмээл. За эмээл гэж хэлэхээр авиа үсэг маань уртаараа үгийн дунд орсон байна. Эмээл гэдэг уртаараа сонсогдож байна тийм үү? За сайн сонсороо хүүхдүүдээ. За энэ ямар амтан билээ хүүхдүүдээ? 5 хушуу малын нэг тэмээ байх нь. За энэ тэмээ гэдэг үгэнд маань үгийн хадагт бидний өнөөдрийн үтсэн авиа маань орсон байх нэ. Уртаар хэлэгдэж байна. За ингээд хичээлээ идэвхтэй үзээд идэвхтэй оролцсон хөөрхөн хүүхдүүдтэй багш нь баярлалаа. За ном дээрээсээ
дармал бичмэл дармал өмнөх хичээл дээр үзсэн дармал бичмэл үсгүүдийг нүдлэн тогтоогоорой. За багшийнхан тарааж өгсөн дэвтэр дээрээ үсгээ цэвэр нямбаа бичээд ангийн гүрвтэй байршуулаарай. Анхаарал тавьсан хүүхдүүдэд баярлалаа, баяртай.